Сайн байцгаана уу? Цаникагийн channel тавтаа морил энэ удаагийнхаа уншлагаараа би та бүхэнтэйгээ хайр дурлал, хосын харилцаа болон хувийн амьдралдаа танд яг ямар зөвлөгөөнүүд хэрэгтэй байна вэ те? Таны эсрэг хүсээс бас танд ухаараасаа эсвэл өөрчлөгдөөсөө гэж хүсдэг ямар зан чанарууд байдаг вэ? Юуг өөрчлөвөл таны хувийн амьдрал, хосын харилцаа илүү аз жаргалтай болох вэ гэдэг талаар асуусан коллектив уншлагыг хийх гэж байна. Дахин давтаж хэлье. Хүчрийн сонголт бол байхгүй. Та энэ бичлэгийг үзмээр санагдаад сонирхлагч нь төрүүлж байгаа бол ерөнхийдөө танд зориулагдсан ингээд ойлгож болно. За тэгээд хэдүүлээ. Би бүх үзүүдийг гаргаад ирсэн байгаа. Эхнээс нь гаргаж ирсэн үзрүүдээсээ ээлж дараатаагаар тайлбарлаж өгье. Уншлагаа эхлүүлцгээе. Хамгийн эхлээд гарч ирсэн хүзэр маань болохоор Adventure Awaits гэдэг тэр чимдаантай хүүхний зурагтай хүзэр гарч ирсэн. Тэгээд тэр хүзрийн маань гол агуулга утга нь юу вэ гэхээр ерөнхийдөө одооныхоо нэгэн хөвшил болсон таны амьдралын хэв маяг байгаа шүү дээ. Өглөө босоод ингэдэг тэгдэг ч юм уу те өдрөө яг иймэрхүү байдлаар өнгөрүүлдэг гэх мэт нэг юм хэвийн нэгэн хөвчмөл болсон рутин буюу амьдралын хэв маяг байгаа. Тэрийгэ өөрчлөх хэрэгтэй байна гэсэн зөвлөгөө гарч ирсэн. За тэгэхээр ерөнхийдөө урд нь хийж байгаагүй зүйлүүдээ илүү амьдралынхаа хэв маягтаа оруулж ирж шинэ дадал зуршил бий болгоно гэсэн утгатай зөвлөгөө л доо. Магадгүй таны эсрэг хүүсийн хос байгаа таны хос ч гэсэн яг таныг тэгээсэ гэж ерөнхийдөө дотроо хүсэж байгаа байж магадгүй илүү сонирхолтой хэв маягтай амьдрахыг хүсэж байгаа байж болж байна. За эсвэл өөртөө илүү анхаарал тавиад өөрийнхөө хиймээр байгаа зүйлүүдтэй илүү цаг гаргаж илүү хичээл зүтгэл гаргаж амьдрах тийм өөрчлөлтийг илэрхийлж болж байна. За бүр зарим хүмүүс болохоор бүр энэ шууд утгаараа аялах өөр газрууд руу яг зорж очих очиж байгаагүй газруудаараа энэ нь болохоор яг юм энгийн юм очиж байгаагүй ресторануудаараа очих ч юм уу очиж байгаагүй дэлгүүр ч юм уу энгийн бас зүйлүүд дээр хамрагдаж байж болно. Тэгээд дээрэс нь бас хол газар руу аялах. Магадгүй хамтдаа аялах эсвэл магадгүй ганцаараа аялах. Энэ бол яг таны хувийн амьдралд бол нэлээд юм хэрэгтэй өөрчлөлт хийх цаг болцсон тийм агуулгатай хүзэр байна. За тэгээд дараагийн үзэр маань болохоор өөрийнхөө орчин тойрноо гоё болгох. Энэ нь болохоор таны гэр байж болж байна, таны өрөө байж болж байна, таны шкафтэй хувцсны шүүгээ байж болж байна, таны угаалгын өрөө байж болж байна, таны машин доторч бас байж болж байна. Тэгэхээр ерөнхийдөө юмнуудаа айгүй гоё ингээд цэгцлээд хаях юмнуудаа хаяад илүү сайжруулж шинжлэх магадгүй гэрийн юм аж ахуйн зүйлс байвал тэрийгээ сайжруулад ингээм бол ерөнхийдөө гэрийн энергидчсэн шинжилэлт өөрчлөлт орж ирээд тухайн гэрийн уур амьсгал дээрцснээр тухайн гэрт байгаа хүмүүсийн уур амьсгал болон хоорондын харилцаа тухайн хүмүүсийн ч гэсэн ерөнхийдөө энерги нь сайжраад ирэх болно. Тэгэхээр бас ийм цаг нь ирчихсэн байна. Цэвэрлэж ингэ шинжилгээс гадна бас хаях хэрэгтэй байгаа зүйлүүдээ хаягтай хуучин хувцас өмсдөггүй дургу ингэ тэгсэн мөртлөө хадгалаад байж идэг зүйлс ч юм уу өөр нэг хэрэгтэй хүнд нь өгөх. За тэгээд дараачих нь хүзэр болохоор breathe deeply буюу гүнзгий амьсгаа ав гэдэг хүзэр байгаа. Тэгээд гүнзгий амьсгаа ав гэдгийг бол та яг шууд утгаар нь болон яг далд утгаар найл-айлнаар нь ойлгож болно. Мэдээж гүнзгий сайхан амьсгал авах бол бидний оюун санаа, сэтгэл санаа, за тэгээд эрүүл мэнд гээд сүнслэг байдал гээд маш олон талаасаа хэрэгтэй байдгаас гадна ерөнхийдөө ер нь таны энергийг айгүй сайн рефреш хийж өгнө гэсэн үг л дээ. Тэгэхээр шууд утгаараа гүнзгий амьсгал авахтай дасгал хөдөлгөөн хийгээд амьсгалын дасгал хийж сурах ч юм уу магадгүй бас тусуулж иж магадгүй өдөр болгон юм амьсгалын дасгал хийдэг шинэ дадал зуршуулагч хэвшүүлж болох юм. Тэрнээс гадуур далд бус шууд бус утгаараа амьдралыг илүү enjoy хийх буюу амьдралд илүү тавьж явуулах хэвээр юмнуудыг тавьж явуулаад хүн ингээд тавьж явуулаад ингээд санаа алддаг шиг санаа алдаж гарах юмнуудаа гаргаад сэтгэлээсээ болон ухамсараасаа болон өөрийнхөө амьдралаасаа гаргаж явах юмнуудаа гаргаад шинээр оруулж ирэх зүйлүүдийг яг л шинэ амьсгал шиг оруулж ирэх гэдэг утга санаатай
зөвлөмж байна. За тэгээд дараагийн хүзрүүд рүүгээ орцгоё. Дараагийн гарч ирсэн хүзэр нь болохоор ерөнхийдөө та хитрхи гаднаас хариултыг хайж байгаа талаар хүзэр гарч ирсэн. Тэр нэг юм юутай алсыг харагч гэхүү binoculars-тай юм нөгөө холыг ойртуулж хардаг зүйлээр ингээ харж байгаа хүзрийг хэлж байна. Тэгээд ерөнхийдөө таны хариулт таны дотор байгаа. Таны хариулт таны гадна те танаас өөр хүнд ч юм уу эсвэл өөр нэгэн номд эсвэл өөр нэгэн зүйлд бол хариулт байхгүй. Бас дээрэс нь хитрхи өөрийгөө бусад хүмүүстэй харьцуулж байгаа талаар бас хүзэр гарч ирсэн. Энэ хоёр хүзэр маань ерөнхийдөө хоорондоо авцалдаж бас одоо утга нь уншигдаж байна л да. Ерөнхийдөө өөрийнхөө үн цэнийг үнэлж чадахгүйгээр бусад хүмүүсийн одоо гаднах төрхийн тэр гоё сайхан байдалд хитрхи ач холбогдол өгч юм уу те. Та магадгүй эрэгтэй хүн бол одоо бусад эрэгтэй хүмүүсийн өөртөө авч зүүж байгаа ч юм уу эсвэл авч унж байгаа машин гэх мэт юм материалын зүйлс хитрхи ингэж одоо ач холбогдол өгч өөртөө харьцуулах ч юм уу те. Эмэгтэй хүн бол бусад хүмүүсийн юм гоё сайхан байдал биеийнхаа одоо үзэсгэлэнд хитрхийн анхаарал хандуулж тэр одоо бусад хүмүүсийн гаднах байдлыг өөртөө хитрхи харьцуулж харж байгаа бас байдлыг илтгэж байна. Энэ нь болохоор таны мэдээж нэг өөртөө итгэх байдлыг ч бууруулна. Тэгээд ерөнхийдөө сэтгэл санаагч одоо унгаан маш олон төрлийн юм сөрөг мэдрэмжүүдийг авчирна. Өөрлөгөө өнгөхгүй бусдаа өөрийгөө харьцуулаа. За тэгээ бусдад атаархаад, бусдыг хараад ажаад эсвэл бусдыг хэд дуурайх гад байх гэх мэт энэ бүх одоо ерөнхийдөө зан чанарууд таныг өөрийг чинь доошогоо унгаана. Тэгээд өөрийн чинь доторхоо үзэсгэлэн буюу одоо өөрийн үнц нь буюу хүн болгонд өөрсдийнх нь юм спешиал нандин онцгой үнц нь байдаг. Тэр үнцнийг бүр л илүү бууруулна гэсэн үг. Тэгээд таны хувьд тэр үнцэнд буурах тусам бусад хүмүүсийн нүдээр ч гэсэн таны үнцэнд буурж байгаа буюу таны одоо хосын харилцаанд байгаа хүний хувьд ч гэсэн таныг харах үнцэг нь буурна гэсэн үг. Хэрвээ та өөрийгөө ингээд доогуур үнэлж харж байвал таны хос ч гэсэн таныг доогуур үнэлж харна л гэсэн үг. Тэгэхээр бас энэ тал дээрээ хэдүүлээ яг ухамсартайгаар анхаарах хэрэгтэй байна. За тэгээ дээрэс нь бусад хүмүүсээс хитрхи ийм өндөр чигтэй ерөнхийдөө бусад хүмүүсээс хүлээлт тавиад бусад хүмүүсээс ямар нэг юм хүлээгээд байгаа хүлээлт тавьж байгаа талаар хүзэг гарч ирсэн. Дээрэс нь бас бусад хүмүүст бурууг өгч одоо чи тэгсэн ч юм уу те одоо юм чинь ямар нэг юм зөрчил гарч ирэхэд илүү дотгошоогоо өнгийнхээс илүү бусад хүмүүс рүү гадагшаага одоо бурууг чичлэх бурууг ингэж одоо project хийхдээ тусгах. Тэгэхээр хэдийгээр одоо ямар нэгэн зөрчил гарч ирэхэд айл ал талдаа л учир байдаг нь мэдээж ойлгомжтой. Гэхдээ зөвхөн одоо гадагшаага бурууг чижилж байгаа нь бас нөгөө талаараа бидний одоо ухамсарт өөртөө хариуцлага өөрж өөрсдийнхөө бурууг алдааг харахаас хитрхи айж байгаатай холбоотой тэр айцтай холбоотой байдаг. Тэгэхээр саний хийсэн зүйлүүд дээр бас анхаарах нь дээрэс нь бас бусад хүмүүст хэд өндөр хүлээлттэй тавихгүй байх. Хүлээлт тавихгүй байх тусам танд тэр бусад хүмүүсээс таны тэр авахыг хүсэж байгаа зүйлүүд ерөнхийдөө хүрээд ирдэг. Хүлээлт тавиад хүлээгээд эсвэл одоо ингээд чи намайг ингэхгүй байна, чи намайг тэхгүй байна ч гэдэг юм уу те. Тиймэрхүү байдлаар ингээд одоо гомдлох тусам тэр таны хүртмээр байгаа зүйл авмаар байгаа бэлэг ч юм уу те авмаар байгаа хандлага тэр бүх юм бүрл ирэхгүй ингээд нөгөө хүн нь бүрл илүү танаас хүндэрх магадлал илүү өндөр. Тэгээд бас дараагийн хүзэр нь болохоор босод хүмүүсийн хэлж байгаа зүйлсэнд хэд их ач холбогдол өгж байгаа талаар хүзэр гарч ирсэн. Тэгэхээр босод хүмүүс магадгүй одоо ингээд яг зөвхөн танд ингээд зориулж хэлээгүй ч гэсэн ерөнхийдөө нийтэд ингээд одоо тийм хүмүүс тийм байдаг. Гэх мэтэр ингээд янз бүрийн шүүмжлэл хүмүүс илэрхийлдэг шүү дээ туртаа дургуй юмныхаа талаар. Тэнгүүт магадгүй тэрэнд хитрхи ингээд автагдаж босод хүмүүс одоо таалагдахгүй байхаас айгаад босод хүмүүсийн дургүй зүйлүүдийг хитрхи чухалчилж авч үзэж байгаа талаар гэж ойлгож байна. Тэгээд дээрэс нь ерөнхийдөө л ер нь босод хүмүүсийн одоо хэлж ярьж байгаа зүйлд хитрхи ач холбогдол өгж өөрийнхөө дотоод одоо дуу хоолойг сонсож чадахгүй хитрхи одоо босод хүмүүсийн нөлөөнд байгаа гэдэг талаараас хүзэр гарч ирсэн. За хэдүүлээ дараагийн зөвлөгөөнүүд рүү орцгоё. Дараагийн хүзрийн зөвлөгөөнүүд нь болохоор хамгийн түрүүнд
танд одоо байгаа асуудал одоо таны эсрэг хүсийн хүн танаас одоо ажиглаж байгаа хамгийн том одоо сул тал гэж хэлж болох юм байна. Энэ бол та хэтэрхий санаа зовдөг төрлийн хүн байх нэ. Санаа зовх гэдэг яг ийм энергийн түвшинд хараад үзэх юм бол маш их ийм одоо сөрөг энергийг явуулж идэг. Одоо хар цагаан хил ам магадгүй ингээд хүнд нөлөөлөд тэр хар цагаан хил ам нь очиж одоо энергинд нь нөлөөлөд хүн ингээд магадгүй азгууддаг гэж бодъё л доо. Яг тэрэн шиг та ямар нэгэн хүнд санаа тавилаа гэж бодъё. Эсвэл одоо ямар нэгэн хүнд санаа зовнилоо гэж бодъё л доо. Тэгэнгүүт тэр санаа зовниж байгаа энерги тухайн хүндээ одоо эргээр нөлөөлөхгүйгээр сүргөөр энерги нь очдог байгаа. Тэгэхээр яг энийг ингээ хүмүүс илүү ойлгодог болбол санаа зовнохоо бол тэр чигтээ болох байх гэж бас бодож байна. Тэгэхээр ямар нэгэн санаа зовж байгаа зүйл чинь санаа зовних тусам бүр илүү тэр сөрөг зүйлийг, сөрөг юмыг татаж одоо дуудаж байгаа шүү гэдгийг бас ойлгуулахыг хүсэж байна. Тэгэхээр өөрийнхөө энэ санаа зовнод байдаг байхгүй зүйлийг байгаа мэт одоо магадгүй айгаад сандраад твдээд байдаг аран шинтэй бол үүн дээрээ бас нэлийн анхаарч ажиллахыг зөвлөж байна. Тэгээ таныг санаа зовсноор бас тухайн одоо нөхцөл байдлын яг үр дүн нь сайн уу муу юу яг үнэндээ сайнаар бол нөлөөлөхгүй байгаа гэдгийг та өөрөө ч гэсэн одоо ойлгож байгаа болохоор үүн дээрээ анхаараасай гэж хүсэж байна. Тэгэхээр дараачихаа зөвлөнд рүү оръё. Дараагийн хоёр хүзэр маань болохоор зэрэгцэж гарч ирсэн санагдаж байна. Purpose болон pride гэдэг хоёр үзэр маань доош харж гарч ирсэн. Зорилго болон одоо бардамнал гэдэг хоёр хүзэр л доо. Тэгэхээр нөгөө одоо эсрэг хүсийн хүн маань таныг ингээ харахад магадгүй та өөрийнхөө амьдралын зорилгыг бас арай төдийлөн тодорхойлж чадаагүй, зорилгоо одоо олж чадаагүй ч юм уу те. Эсвэл зорилгогүй мэд амьдарч байгаа санагдаж байгаа юм шиг байна. Дээрээс нь бас зарим зүйлсээр өөрийнхөө талаар хэд бардам хандаж одоо бардамнал их зан гаргаж байгаа тийм сул тал ажиглагдж байгаа бололтой. Тэгэхээр бардамнал их зан бол яг үнэндээ юм өөрөө өөртөө итгэлгүй байдал, өөрөө агуулсан одоо бага насны травм ч юм уу те янз бүрийн сэтгэл санааны доголдолтой байдалтай ерөнхийдөө холбоотойгоор тэр одоо хоосон орон зайгаа нөхөхийн тулд хүн амьдралд юм нийгэмд те бусад хүмүүст бардам их зантай тийм дүрийг бүтээж амьдардаг. Таны яг хамт байгаа хосын харилцаанд байгаа хамгийн ойр байгаа хүн бол таны энэ зангийг бол ерөнхийдөө нэлээд сайн хараад ажиглаж байгаа гэсэн үг. Магадгүй та өөрөө ажиглахад хэцүү боловч яг хүнийг яг хажуунаас нь харахад илүү одоо нэвт харахад амар байдаг шиг таны тэр бардам занг бас нэлээд шүүмжлэлтэй ч юм уу эсвэл сул тал мэт санагдаж байгаа бололтой. Тэгээд дээрэс нь бас түрүүний хэлсэнчлэн зорилгоо амьдралынхаа зорилгоо илүү олох тал дээрээ түлхүү анхаарч бас ажиллавал та өөртөө ч илүү үн цэн нэмэгдэж өөрийнхөө төлөө ч ерөнхийдөө амьдарч эхлээд таныг үнэлэх үнэлэмж ч гэсэн ерөнхийдөө өөртөө болон бусад нөгөө хосын хүний таны үнэлэх үнэлэмж малс нэмэгдэнэ. Тэгээд ямар нэгэн асуудалтайгаа бас нүүр тулах тийм урам зориг дутагдж байгаа бололтой илүү урам зоригтой байгаасай гэж таны хос таныг талаар бас боддог юм шиг байна. Зарим зүйлс дээр хиймээр байгаа ч гэсэн хийж чадахгүй ингээд зүгээр одоо хойшин тавиад те ямар нэгэн шалтгаан гаргаж ирээд одоо хиймээр байгаа зүйлээ хийж чадахгүй айцаасаа болоод ч те тэр зүйлээ аль болох тэр айцтайгаа нүүр тулаад тэгээд хиймээр байгаа зүйлээ өөртөө зориулаад тэр зорилгынхаа төлөө өөрийнхөө төлөө хийгээсэй гэдэг одоо урам зоригтой байгаасай гэдэг тэр одоо цан чанарыг бас таны хосын хүн танд өгсөж байгаа юм байна. За хэдүүлээ одоо үндсэн тариа уншлага руу орцгоё. Ер нь бол хостой байгаа хүмүүсийн хувьд бол хайр дурлал маш юм гал халуун дурлал үүсэж нийлсэн боловч яг одоогийн байдлаар тэр дурлал яг юм анхан байсан тэр гал очтой
байнга л бие биенээсээ салж чадахгүй байдаг тэр байдлаасаа ерөнхийдөө гарчихсан харагдаж байгаа ч гэсэн ерөнхийдөө та хоёрын харилцаа маш таатай, хамтдаа одоо төгсгөхтэй салахгүй байх тийм харилцаа бол байна. Тэр хайр дурлалынх нь гал оч тэр гэрлэн унтарсан байгаа бас шалтгаан. Тэгээд дээрэс нь ямар асуудлаас болоод эсвэл одоо танд ямар өөрчлөлтүүд хийснээр ерөнхийдөө арай дээрдэх вэ гэдэг талаар хэдүүлээ одоо ярьцгаая. Сэтгэл санааны хувьд бол энэ бичлэгийг үзэж байгаа та бол яалтчгүй дотроо нэг юм ганцаардалтай байдаг хүн бололтой. Хэдийгээр одоо хостой хамт байгаа ч гэсэн ямар л хаяа ч юм уу те хаяада ганцаараа мэдрэмж авдаг хажууд одоо хүн байгаасаа гэдэг тэр мэдрэмжийг хостой ч гэсэн авдаг тийм одоо сэтгэл зүйн гүний ганцаардалтай гэж хэлж болох юм уу? Гэхдээ энэ бол яг байнгын юм бол биш шүү дээ. Тэ мэдээж ихэнх тохиолдолд бол энийг мэдрэхгүй яг заримдаа хаяа муудалцсан ч юм уу маргалтцсан ч юм уу зарим юм эмзэг моментуудад таны хажууд хамт байгаасаа гэж одоо хосынхоо хүнээ хүлээж хүсдэг боловч тэр хүн нь тантай яг сэтгэлээр хамт байж чадахгүй үед бол та нэлийн дотроо юм ганцаардалтай сэтгэл готролтой байдаг санагдаж байна. Та хоёр бол аль нь та болон таны хосын хүн бол аль нь ажил болон өөрийнхөө одоо тэр карьер нийгэмд эзлэх байр суурьтай бас нэлээд ач холбогдол өгдөг юм одоо сериусны төрлийн хүмүүс бололтой ажиллаа чухалчилж авч үздэг те. Тэгээд дээрэс нь та хаяа магадгүй нөгөө хүнээ одоо сэжиглэж хардах тийм моментууд бас байж магадгүй. Өөр хүнийг сонирхож байгаа болов ч юм уу эсвэл одоо өөр хүнийг шохорхож байгаа болов гэх мэтийн одоо юм хардалт сэрдэлтүүд байж магадгүй харагдаж байна. Уул нь бол танд яг тиймэрхүү одоо хардалт сэрдэлт гэж одоо нөгөө хүндээ санаа зовнож сэтгэлээр одоо энерги унгаах тийм маргаан бий болохоос илүүтэйгээр өөрийнхөө амьдралдаа яг өөрийнхөө хиймээр байгаа зүйлээ бүтээж одоо өөрийнхөө амьдралын замналаар урагшаага урам зоригтойгоор алхах нь ялтчгүй айгүй хэрэгтэй байгаа харагдаж байна. Заавалчгүй тэр хүнтэйгээ хамт гэхгүй те заавалчгүй гэр бүлийн одоо тэр зүйлийг ингэж одоо нөхцөл байдлыг контролдож байгаа. Гэр бүл одоо тэр харилцаанд бүх энерги зарцуулахын оронд өөрийнхөө бас хиймээр байгаа зүйлдээ энерги хуваарлаж цагаа одоо өгч анхаарлаа хандуулж те энерги зарцуулах. Хамгийн гол нь өөртөө итгэлтэйгээр өөрийнхөө хиймээр байгаа зүйлүүдийг хийж бүтээж эхлэх цаг нь ирсэн бололтой. Тэгхийн бол ерөнхийдөө таны одоо тэр санаа зовнох эсвэл партнероо хардаж сэрдэх тиймэрхүү асуудлууд хамаагүй илүү асуудлууд багасах байх. Яг ухтаа бол та аюу юм амбицтай те хүн боловч магадгүй энэ харилцаанд орсноос хойш ерөнхийдөө өөрийнхөө тэр амбицийг нийгэмд эзлэх байр суурийн тэр одоо хүслийг илүү бууруулад өөрийгөө золиослсон байж магадгүй. Тэгээд түүндээ одоо тэр өөрийнхөө тэр золиослсон сэтгэл зүйдээ магадгүй өөрийгөө буруутгах байгаагаа хумсарлаж чадахгүйгээр нөгөө хүндээ бас гомдоод иж магадгүй харагдаж байна. За тэгээд энэ бичлэгийг үзэж байгаа яг хүнд бол яг зөвлөгөөнүүд нь өөрийнхөө одоо гоо сайхандаа илүү анхаарах те. Гоо сайхан гэхээсээ гадна зүгээр л ер нь өөрийгөө аз жаргалтай байлгаж өөрийнхөө одоо өөртөө итгэлийг нэмэгдүүлэх зүйлүүдийг илүү зорж хийх. Энэ нь заавалчгүй гадаад төрөх байх албагүй. Та яг юу хийвэл таны өөртөө итгэх итгэл нэмэгдэж байдаггүй тэрийгээ сайн ажиглаад тэгээд илүү одоо өөртөө цаг зарцуулах хэрэгтэй ялцгүй байгаа юм байна. Таны хосын хүнч гэсэн бас таныг өөртөө илүү цагийг зарцуулж өөртөө илүү энерги хуваарлаасай гэж бас боддог байх. Түүнээс гадна та магадгүй одоо хамт байгаа хүнээ хаяа
яг миний одоо заяаны хань мөн болов үгүй болов гэх мэтээр ингэж эргэлзэж өөр хүмүүстэй харьцуулж магадгүй өөр илүү дээр хантай авч би уучлах магадгүй юм болов гэж тийм эргэлзээтэй байдаг харагдаж байна. Тэгээд дээрэс нь бас юм айгу хүлээлттэй байдаг гэсэн эрттэй айгу юм бэлэг шунх таныг одоо баярлуулаасаа гинтийн одоо сюрприз байраасаа ч юм уу гэх мэтийн юм романтик байдлыг та бас нөгөө хүнээсээ хүлээгээд байдаг байж магадгүй. Энэ бүхэн нь ерөнхийдөө таны өөрийн одоо оюун санаа бодол дотор байгаа төрөгдөл гэж хэлэхээр муухай юм аа. Гэхдээ ерөнхийдөө бас одоо таал зөвхөн ийм оюун бодлын орон зайд байгаа бол одоо нөгөө хүн бол ерөөсөө энэ талаар одоо сайн мэдэхгүй ойлгохгүй хийх хэрэгтэй ч гэж мэдэхгүй тий. Ерөнхийдөө тухайн хүн маань одоо өөрийнхөө бас хүн болгоно л өөрийн гэсэн тэр хувийн хөгжлийн одоо замналтай байдаг шиг танд одоо юм алдаа дутуудлууд байгаа шиг тухайн хосын хүн маань ч гэсэн өөрийнхөө алдаа дутуудлууд дээр ажиллаад өөрийгөө одоо хэрэгжүүлэх гээд өөрийгөө хөгжүүлэх гээд хичээгээд өөр дээрээ ажиллаж байгаа болохоор та бас өөр дээрээ одоо давхар хоёр хүн хоёр талдаа өөр дээрээ ажиллавал илүү тэнцвэртэй баланс үүсэх юм байна. Нэг нь өөр дээрээ ажиллаад нөгөөх нь болохоор өөр дээрээ ажиллахгүйгээр хэд их өөрийнхөө тэр энерги анхаарлыг нөгөө хүндээ өгөөд ахаар ялтчгүй юм харилцааны энергийн одоо хуваарлалтын ч гэсэн тий ийм балансгүй тэнцвэргүй байдал үүсэт байгаатай холбоотойгоор нэг талдаа нэг нь гомдоод нөгөө талдаа магадгүй нөгөөх нь илүү одоо хүн дээрх жоохон юм зайгаа барих чиг хандлага ажиглагдж байгаа гэж магадгүй. Тэгэхээр бас өмнөх бичлэгэн дээр гарч исэн шиг та хоёр бас өмнөх одоо амьдралдаа холбоотой харилцаатай ийм сүнснүүд байна. Маш одоо гүнзгий хүчтэй холбоос гэсэн үг. Тэгээд аль хэдийнэ ерөнхийдөө бие биенээ өмнө нь мэддэг байсан юм шиг мэдрэмжтэй тийм хүм одоо хамгийн анх уулзж байгаад ч гэсэн тий нэг л тийм танил дотн мэдрэмж төрүүлж исэн байх. За тэгээд дээрэс нь та хоёрт бие биентэйгээ нэг нуугүй маш юм гүнзгий сэтгэлийн ярилцлага хийх шаардлагатай харагдаж байна. Шаардлагатай гэхээсээ илүү та хоёрт хэрэгтэй. Ерөнхийдөө өөрийнхөө одоо тэр яг жигнэсээ бодож байдаг те хэлхээс айдаг ч юм уу гэх мэт иймэрхүү зүйлсүүдээ нөгөө хүндээ нэг нөгөө хэлдэг тийм зоригтой байж чадах юм бол нөгөө хүн нь бас таны талаар огт мэдээгүй зүйлүүдээ мэдэж авч одоо тэр харилцаан дээр илүү одоо сайжруулах зүйлсийг ухаарах болов. Та хоёрын харилцааны асуудлынх нь бас магадгүй хамгийн гол хэсэг чухал одоо бас анхаарал татгууц зүйл нь юу вэ гэхлээр аль нь одоо юм гэр бүлийн бага насны хүмүүжлийн гэх юм уу янз бүрийн юм одоо хүнд ачаатай байгаагаас болоод ерөнхийдөө харилцаанд нь бас янз бүрийн хүлээлтүүд тэгээд одоо сэтгэлээр унах те бие биендээ одоо уурлаж уцаарлах эсвэл үл ойлголцлууд үүсдэг байгаа харагдаж байна. Тэгэхээр энэ бол ингээд ерөнхийдөө хүн болгонд гэр бүлээс авсан травма байгаа гэж хэлж болохоор яагаад гэвэл ямар цагт одоо бид нар ив ирүүл өсөж хүмүүжсэн байх вэ гэхлээр бидний аав ээж өөрсдөө ив ирүүл бүр ямар ч юм ганц ч травмаагүй те ганц ч асуудалгүй өөрөөсдөө бүр яг юм сүнсний сэргэлт хийгээд бүрэн бүтэн болчихсон те үед ерөнхийдөө хүүхдээ хүмүүжүүлэхдээ яг бүрэн бүтэн хүмүүжүүлэх боломжтой байдаг. Ерөнхийдөө бидний үеийн одоо эсвэл одоо манай аав ээж үеийнхний хувьд бол амьдрал ерөөсөө огт тийм байгаагүй те бид нар л яг одоо л энэ цаг үед нэг юм ерөнхийдөө нийтээрээ маш их юм одоо хүчтэйгээр олноороо сүнсний сэрэлт гэх мэт одоо сэтгэлийн эдгэрэл те бага насны травма гэх мэт зүйлүүдийг илүү түлхүү ярьж одоо хөгжиж байгаа дөнгөж эхэлж байгаа энэ цаг үед бол яг юм бага насны асуудалгүй сэтгэлийн одоо шарахгүй хүн гэж бол бараг байхгүй. Тэгэхээр ялцчихгүй энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүсийн одоо ихэнх харилцааны асуудлууд маань тэр бага настай холбоотой тэр бага насны одоо авсан одоо ээж авдаа гомдсон сэтгэлтэй ямар нэгэн зүйлийг одоо ингээд өөрийгөө золиослож
ээж аавынхаа төлөө, ээж аавынхаа хайрыг хүртэхийн төлөө одоо өөр хүний дүрт орж тоглодог. Өөр хүний дөрөөр амьдарсан тэр нэг юм хоосон орон зайн, сэтгэл готрол, уур уцаар гэх мэт юм иймэрхүү асуудлуудтай ерөнхийдөө харилцаа маань бидний өөрсдийн хувийн харилцаа маань яг ингээд толны тусгал шиг ерөнхийдөө асуудлууд нь гараад ирдэг. Ягаад гэвэл тэрийг засах хэрэгтэй болохоор ерөнхийдөө гарч ирж байгаа шүү. За тэгээд энэ удаагийнхаа бичлэгийг ерөнхийдөө ингээд дуусгая гэж бодож байна. За тэгээд үзсэн та бүхэндээ баярлалаа. Та бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээд бичлэгээ үзсэнд баярлалаа. Дараачихаа бичлэгээр уулзцгаая. Баяр таа.